Hello, how are you today? Welcome to Smart Skills Academy. Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За тэгэхээр бид нарт түгээмэл хэрэглэгддэг үгнүүд арай өөрөөр хэлэгдээд байдаг. Буюу энэ маань болохоор нөгөө American English, British English гэдгээрээ ялгаатай хэлэгддэг үгнүүд байдаг. Жишээлбэл орон сууц гэдэг үгийг бид нар Америкаар apartment. За англи тийм ээ? British English-ээр flat гэж хэлдэг байх жишээ нь. Okay, so let's study more. So pants, trousers, fall, autumn, garbage, rubbish, cab, taxi. Okay. За тэгтээ бүх үгнүүдийн бол ер нь бол хүмүүс ингээд ойлгодог. Гэхдээ яг хуу ийм ижил тийм ээ ижил утгатай өөр бичигддэг үгнүүд байдаг байна. So wish you all the best everybody. Bye for now.